За сайн байцгаана уу? Mongolian in Australia подкастын маань 75 дахь дугаарыг инхүү эхэлж байна. За энэ дугаараар Мельбурн хотоос мундаг ажилсаг хоёр хос хоёрыг урьж оруулаад байна. Тэгээд эхнэр тэргэл нь 5 жил хагас мэрэгжлийн төвшөнд зураг авч байгаа бөгөөд Мельбурн хотод тэргэл фото студиогоо амжилттай нээгээд эрхлээд явж байна. Нөхөр эрхэм бэлэг нь Австралийн компанитай ахлах инженерээр ажилладаг Smoothling гэсэн тий. Тэгээд энэ гэр бүл маань 2018 онд бас тус компанид бишээ тэр чи өөр компани байгаа тийм үү, амар хольж утгач шүү. Австралийн компанид инженерээр одоо Монголоос ажлын визээр Австрал одоо гэр бүлийн хамт ирж байсан байна. Тэгээд ер нь ажлын визээр ирсэн подкаст бараг байхгүй ховор ах шүү. Ихэнхдээ ер нь дандаа бараг 90% гээ хэлэхэд бол алцахгүй бах студент визагаар ярьдаг байгаа. Тэгэхээр бас эрхэм бэлэг маань бас өнөөдөр ажлын визийн талаар бас тодорхой хэмжээгээр бас сонсогч нарт маань бас багамж гэсэн мэдээлэл хүргэх байх гэж найдаж байна. За сайн уу хоёроо эрхэм бэлгээ тэрглээ сайн уу? Сайн байна уу? Сайн уу? Подкастын доор дээр орж ирсэнд баярлалаа. За подкаст маань орж байгаад баярлалаа. За тэгээд яриа руугаа шууд орноо. Монголд хийж байсан ажлуудаасаа суралцсан сургуулийнхаа талаараас яриагаа эхлэе. За би болохоор их сургуулаа төгсөөд худалдаа хөгжлийн банкнд ажиллаж эхэлсэн. Тэгээ ер нь бол наашаа эртлээ 12 онд сургуулаа төгссөн. Тэгээд 18 онд 90 эртлээ гэдэг чинь ер нь бол 6 жил худалдаа хөгжлийн банкнд ажиллаж байгаа. Тэгээд ирсэн байгаа. Эрхмээгийн би болохоор би чи яадлаа явдалтай 2012 онд намайг шидэлийн пүүжи анх надад одоо web development гэж юмргүй юм байд ингэж зааж өгч намайг анх web development-ийг яг жинхэнэ ажилд оруулж тэндээс яг эхэлж исэн. Тэгээд тэнцээ жоох ажиллаж байгаад Kuwait руу Араб руу сурахаар яваад тэгээд тэнцээ бас ажиллаад web developer-аар ажиллаж байгаад Монголд ирээд Data Science гээд ICT Group-ийн компанид ажиллаж байгаад тэгээд Австрал руу явахаар болсон. Ер нь яагаад хоёр маань яг Австрал улсыг бас сонгох болсон бэ? Хамгийн анх нөгөө би яг ажлын зарыг нь олж харж ирсэн байхгүй юу? Гадагшаа ер нь явах ийм олон улсын ажлын заруудын юу гэсэн ISEC гэдэг нэг хөтөлбөр байд юм билээ. Тэгээд тэрний яг ингээд нөгөө юунуудыг харж байгаа. Тэгээд бид хоёрын нөгөө олон орнуудыг харьцуулж агаад хамгийн өндөр цалинтай дээр нь бас нөгөө ажиллах спонсор виз олгох боломжтой гэд нөхцлүүд нь аюу гоё байсан. Тэгэнгүүтээ за ер нь Австрали аюу дэжгүн байна гэд харж агаад 3-4 орн руу аплайдаад тэгээ Австралид нь тэнцэжсэн байхгүй юу? Манай үйлдэлтэй байсан. Бас тэр дотор чинь шүү дээ. Норвег руу тэнцэж. Норвег, Дани бас билүү? Тийм, Дани бас. Тэгээд харж байгаа зүйлээ байсан. Тэгвэл эрхмээтэйгээ бас хойшоогоос асуултнуудаар бас гаргаж ирж бас ажлын визний талаараас асууна. За Австралиг ингээд сонгожээ. За тэгээ 2018 онд ирсэн гэж байгаа. Тэгээд ер нь Австралид гэр бүлээрээ амьдрахад ер нь хэр таатай байна, бэрхшээлтэй тал нь юу вэ? Хүмүүс маань ингэдэг л те. За хүүхдээ авчиад очивол яадаг бол за хүүхдээ орхиод явах уу, хэр хэцүү бол, хүндрэлтэй бол болчих юм болов уу? Зарим хүмүүс нь болчихноо л гэхийн, зарим нь хэцүүдээ л гэхийн. Хоёрын яг ингэ туршлагаас харахад ер нь яг гэр бүлэрээ ингээд яг хамт ирээд амьдрахад ер нь хэр байна? Австрали болохоор ер нь дайггүй бид хоёр болохоор хүүхдээ орхиж ирээ гэж юусоо бодоогүй, ямар ч тохиолдолд юу ч болж ийсэн ерөөсөө гэр бүлэрээ салахгүй бүгдээрээ хамт ирцгээе гэж бодож ийсэн. Австралид болохоор хэцүүг нь яриад яг гоё юмнууд нь болохоор мэдээж Австралийн одоо гоё юмнууд бол байгаль гоё байна. Тэ сургууль нь хүүхдийн сургууль бол
аюул сайхан системтэй боловсрол өгдөг, олгодог, хүүхдийг ерөөсөө шахтгүй, гэрийн даалгавраар дарамтлаггүй мөртлөөсөө яг ингээд заах хэвээр юмнуудын заагаад хийх хэвээр юмнуудыг хийлгээд яваад идэг. Тэр нь надад аюул их таалагддаг. Тэгээ дээрэс нь ингээд гоё байгаль байна, гоё одоо паркууд байна, хүүхэд сахилуулчих тоглоомын талбайнууд их байна. Тэгээ тэднүүс нь бол үнэхээр ялчгүй гоё. Миний бодлоор бол Австрали улс бус орнуудтай бол хүүхэд өсгөхөд эсвэл гэр бүл зохиоход хамгийн тааламжтай орнуудын нэг гэж би боддог. За яг хэцүүнүүд нь ярих юм бол мэдээж Австралийн жоохон амьдрах зардал их байна. Байрны түрээс их байна. Ерөнхийдөө жоохон хоол, унд бас бус юмнуудын зардал бол нэлээд ихсэж байна. Гэхдээ мэдээж хэрэг тэрийг яах одоо зохицуулж болох үс хэмжээний бас цалин орлоготой байж болдог газар учраас Австрали ер нь тэр нь pros and cons гэж бодож байна. Тэгэхээр ажлын визээр байгаа үед яг тухайн ажлын визээр ирсэн хүмүүсийн хүүхдүүд цэцэрлэг сургуульд яг ямар төлбөр төлдөйм бол тэрний талаараас хүмүүс сонирхож байгаа. Сургуультаар ирж байгаа нь болохоор тэтгэлгээр бол үнэгүй гэдгийг хуваараа олвол ямар ч гэсэн нэг 10,000-аас ахуулаад төлбөртэй байдаг. 6,000-аас ч илүү төлбөртэй гэдээ ярьдгийн. Ажлын визийн хувьд Зөв. Энэ нэг австралч бас мууж улс муужаас хамаарад янз бүр байдаг. Монголчууд бол ихэвчлэн Сиднейд буюу Нью Саут Уэльс муужид байдаг. Нью Саут Уэльсэд муужид ажлын визээр амьдарч байгаа тохиолдолд хүүхдийн сургалтын төлбөрийн 50% хөнгөлөөд 6,000 төгрөг төлдөг. Виктория муужид буюу Мельбурн хотод амьдарч байгаа юуны ажлын визтэй хүмүүс бол үнэгүй хүүхэд нь үнэгүй сурдаг. За. Тэгэхээр Викториад тийм байх нь биш. Нью Саут Уэльс буюу Сиднейд байгаа монголчууд маань 50%-аар хөнгөлүүлдэг байх нь шүү. За энэ айгүй шин мэдээлэл гарч ирлээ гэж харж байна. За тийм байна. Сайн мэдхгүй байна уу? $6,000 Төгрөг биш $6,000. Би төгрөг яриас орц. За нэрээ хоёр маань бас Мельбурнд ирэхээс өмнө Сиднейд амьдарч байсан гэсэн. Тэгээ ер нь ингээд яагаад бас Мельбурнийг сонгох болов? Ер нь Сиднейгийн амьдрал Мельбурний амьдралтай харьцуулбал бид хоёр ер нь 5 жил Сиднейд амьдарсан. Тэгээд энд Мельбурнд ирээд одоо 8-9 сар болж байна. Тэгээд бид хоёрын нөгөө ажил хоёулаа ийшээ нүүхээр болсон Мельбурн л. Тэгээд Мельбурн нүүхээр болсон байгаа. Тэгээд яг харьцуулаад ингээ харахад бол Мельбурн арай илүү таалагдж байгаа бид хоёрт. Тэгээд Сидней бол үнэхээр ингээд ярих юм байхгүй, сайхан байгальтай. Цагаагаар нь бол нийлэн тааламжтай. Тэгээд бас айгуу гоё бичүүдтэй. Далайн хэрэг. Тийм, далайн эргүүдтэй. Тэгээд бас айгүй юм төвлөрсөн юм жоохон юм шигжүү байршилтай юм уу да гэж бодоод байгаа. Одоо ингээд зам байрлал байгууламжийг харахад Мельбурн нь болохоор арай илүү юм уудам талбай ихтэй ч юм уу арай юм нэг юм Зам нь өргөн. Тийм, зам нь өргөн. Тэгэл тээврийн хэрэгсэл айгүй сайтай тий. Тэгээд хот нь илүү хавтгай. Сидней ч нэг тийм Монголын оройд дээр юм шиг дээшээ доошоо. Тийм байдаг. Мельбурн болохоор илүү хавтгай. Хавтгай болоод ч тэр жоохон салхи ихтэй. Тэгээ Монгол хүмүүс чинь тийм салхинд их туртай байд юм биш үү? Ягаад чи салхитлаад ирэхээр сайхан болчтой. Тэгээд салхитай байхаар их гой санагдаад ер нь тэр нь сайхан санагдаад. За өнөөдөр гэхэд бол их л салхитай бороотой өдөр байна. Тэгээд олон хүмүүст бас сайхан санагдаж байгаа гэж бодчих Мельбурнд байгаа. Дандаа сайхныг бодоо. Хөтөн биш ээ. Ерөөсөө хөтөн биш сайхан салхитай Монголын үнэртэй салхи байна. цагаагаар жоохон тийм асаас ш Мельбурн илүү таалагдж байгаа битүү шүү. Тийм Мельбурн яг өнөөдөр гэхэд одоо наарч гарлаа, бороочлоо, салхичрлоо. Одоо ч юу ч вэ? Тэгээ бас амьдрах үртэг арай бага юм шиг санагдсан шүү дээ. Сидней арай илүү өндөр зардалтай. Яг тийм. Байрны төрөөс арай гайгүй тухтай байна. Мельбурний нэг гоё юм нь Мельбурний захын соёл гэж хэвээр үнэхээр гоё юм бэ тийм байна. Маркет тийм market culture гэдэг. Тэгээд гэрээсээ гараад бид хоёр ч одоо нэг захтай ойрхон амьдардаг. Гэрээсээ гараад
яг тийм Шин ногоог шууд одоо farmer market-аас очоод хүнснүүд авчдаг. Тэр нь бүгд айгүй тийм чанар сайтай, гоё амттай, шинээрээ болохоор хоолнд шууд аваад хийхэд айгүй гоё. Сиднейд болохоор тийм farmers market ховор байдаг. Байхтай жоох үнэтэй байдаг. Энэ Мельбурнд болохоор олон тийм жижиг маркетууд байдаг болохоор хүнсээ авахд их гоё байд юм байна. Тэгээ тэрийгээ дагаад нөгөө нэг соёл нь тийм market culture байдаг болохоор тэнцэнэ их гоё гоё юм цугларт юм байна. Тэрийг авч хэрэглэх хэрэгтэй гоё юм байна. Тийм байх шүү, нэрээ бас нэрээ ийм өнцгөөс бас харж үзээгүй юм байна шүү. За тэгэхээр гэр бүлэрээ ер нь амьдрахад ойролцоогоор хоёр маань одоо нэг жоохон ойролцоогоор сонсож байгаа хүмүүст бас нэг ийм зарлагын дүн гаргаж өгөх хэрэгтэй байна. Нэг сарын зарлага ер нь Мельбурн хотод амьдрахад хэд гарч байна. За байрны түрээс мэдээж хамгийн үнэтэй байгаа тог, ус, хүнс гэд ингээд явна. За тэг байрны түрээс ахуулаад нэг товчхон бас нэг хүмүүстэй нэг юм ойлгоц өгөх юм бол яг үнэ хэлэх бай. Бид хоёр санхүүгийнхаа зардлыг ер нь нэг 7 хоног болон ерөнхий нэг хаардаг. Тэгээд нэг сарын сүүлээр нэг яг ийм зардал гарчээ, тийм зардал гарчээ гэж хаардаг. Тэгээд бид хоёр зардлаа болохоор ер нь нэг жилээр урагшаа төлөвлөж явдаг. Тэгээд нэг ойр дунджаар бол зүйлийн манай зардал бол нэг 6,000-аас 7,000 төгрөгийн хооронд явж байгаа. Долларын хооронд нэг сарын штэ. Тэгээд тэрний мэдээж тал нь одоо байр. Одоо жишээлбэл Мельбурнд 2 унтлагын өрөөтэй апартмент бол нэг ойролцоогоор нэг 600-аас 700-ийн хооронд байгаа. 7 хоногийн 600-аас 700 долларын зардал гардаг. Тэгээд тэр чинь нэг ойролцоогоор нэг 2,800-аас нэг 3,000 орчим сарын зардал гарна гэсэн үг. Сиднейд бол тэр тийм одоо юм байхгүй. Сиднейд бол нэг ойролцоогоор 800-аас эхэлж чинь 800-аас 1000-ийн хооронд 2 bedroom өгдөг. Мельбурн тэгээ тийм учраас хямдхан гэж яриад байгаа. Манай гэр бүлийн хувьд бол нэг 650 апартменттай байгаа. За тэгээд тэн дээр чинь нэмээд хоол, хүнс, тиймэрхүү юм оруулна. Манайх чинь нэг 7 хоногийн нэг ойролцоогоор нэг $200 ч юм иддэг. Тэгээд сардаа нэг ус цахилгаан, усны мөнгө өгнө, халуун усны мөнгө өгнө, цахилгааны мөнгө өгнө, газны мөнгө өгнө. Эднээс чинь бүгд нийлээд нэг сардаа нэг ойролцоогоор нэг 500-аас 600 орчим болдог. За тэгэнгүүтлээ нэг жилд нэг удаадаа төлөгддөг том зардлууд байна. Машины нэг одоо зардал байна. Бас сард нөгөө нэг юуны эрүүл мэндийн даатгалын мөнгө байгаа юм байна. Тэр чинь машины даатгалын мөнгө байгаа юм байна. Тэднээс чинь нийлээд нэг бас нэг өөрхөн $700 болчдөг. Тийм тэгээд сардаа нэг гардаг машины засвар, режо энэ төлдөг. Машины засвар, масуур ч юм уу тиймэрхүү юмны зардал гарна. Тэгээ бид хоёр болохоор одоо жишээлбэл энэ 24 онд бид хоёр одоо ямар одоо үнэтэй ч юм уу ямар одоо юмнууд худалдаж авахын гэдэг юмнуудаа бид хоёр 23 онд гаргацсан байдаг. Одоо жишээлбэл тэрэглийн AirPod нь муудаж байгаа учраас нэг AirPod авах хэрэгтэй. Эрхэм бэлгийн нэг гутал муудаж байгаа учраас нэг тиймэрхүү юмнууд аав, нэг шопингийн зардал, экспенсүүдээ нэг тиймэрхүү байдлаар хуваачдаг. Тэгээд яг тэрнийхээ дагуу л ер нь авдаг юмнуудаа авдаг. Тэгээд хэрвээ би одоо PlayStation 5 авмаар санагдаад байвал 24 онд авахгүй, 25 онд аавна. Тэрийг улсын төсөд оруулж байгаа тэгээ улсын төсвөр авдаг байгаа. Тэгээ сангийн сайд баталгаажуулсны үндсэн дээр авах нь шүү дээ. Үнэ. За тэгвэл ойролцоо түрүүн 650 гэж хэлж байгаа нь 7 хоногийн түрээс шүү манайхаа 600-аас 700 2 bedroom apartment гэдэг маань зөвхөн 7 хоногийн ханшиг ярьж байгаа. 800-аас 1000 гэдэг зөвхөн 7 хоногийн ханш Сиднейгийн гэдгийг тодруулъя. Түрүүн хүмүүс маань сараар бодчих магадгүй сонсож байгаа хүмүүс маань. Тийм тэгээд ер нь бол нэг сарын зардал бол нэг айл нэг өрхийн ойролцоогоор нэг 6-аас 7,000-ийн хооронд гарна гэж бодох хэрэгтэй. Заримдаа тэр чинь зарим одоо өрхийн хүмүүсийн хэрэглэнээс хамаарат тэр чинь 8,000, 9,000, 10,000 болж болно. Яг бит хоёр болохоор яг ингээд жинхэнэ амьдрал дээр гарч байгаа зардлууд бол зарим сарда их, зарим сарда бага янз бүр байдаг. Одоо жишээлбэл гэрийнхэн ирсэн тохиолдолд жоохон үзлэр үйлчилгээнүүдэд оруулаад ирэх юм бол бүр 40-50 мянга явагддаг. Иймэрхүү байдаг. Тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол цалингаараа
6-аас 7 мянган долларын зардал гаргаад амьдрахад ер нь боломжийн гэж харж байна уу хоёр маань? Тийм, ер нь нэг тиймэрхүү л байдаг. Тийм Одоо дунджаа манай зардал тийм байна. Тэгээд яг энэ зардлуудыг бас хэмжүүлнэ, өрөөгөө шеэрлжүүлнэ. Тэгэх юм бол сөөхөн зардал гараад тэр нь гих мэдчлэн тэгэл бид хоёр ч бол тийм амар үргэлгэн бас биш те. Нөгөө төсвөө бид хоёр чинь нэг жилээр баталцдаг. Тэгээд нөгөө улсын төсвөөр амьдардаг учраас ер нь дэглэн дайжгүй. тийм Өдөрт юм шопинг хийхээр юм аавдаггүй. Тэгээд заах хөстэй юм аавдаг учраас гайгүй. тэгэл яг гин зардлууд гарна л да. Тийм, гинтийн юмнууд бас байдаг л дээ. Тэгээд тэрэндээ бид хоёр бас нэг тодорхой хэмжээний нөгөө хоримтлал үүсгэсэн. Тэгэл тэрүүгээрээ хаах гал байж ямар нэгэн байдлаар гинтийн юм гарах юм бол тэр хоримтлаас хаасна. Тэгээд тэр хоримтлалыг дараа жилдээ нөхөн сэргэн. Тэгэхээр гэр бүл гэж хэдэн хүүхэдтэй илээ? Одоо нэг охинтой. Нэг Манай охин охин 9 настай лээ, 9 настай. Одоо тэгэхээр сургууль нь primary school-д явж байгаа юм байна шүү дээ, тий? тийм primary school-д явж байгаа. Манай охин 4-р анги. Сургууль нь ямар шүү вэ? Боломжтой байна уу? Тийм, манай охин болохоор Австралид ирээд Австралийн яг сургуулийн системээр явсан учраас өөр бусад сургуулийг харьцуулж сайн мэдэхгүй. Яг манай охины хувьд л мэдэхгүй. Бид хоёр бол ер нь тэгж боддог. Манай охин бол гэртээ бол гэрийн даалгавар бараг хийж үзээгүй. Саяхнаас л хийж эхэлж байна. Хөөрхий тэгэл хоолоо үүрэл явдаг. Дэвтэр ном гэж байдгүй энэ хүүхдэд. Нэг iPad байдаг. Тэгэл iPad-н дээр хичээл хийгээл хоолоо өдөөл явж идэг. Тэгээд миний бодлоор болохоор айгүй зөв юм шиг санагддаг. Хүүхдийг баг дээр нь хичээл номоор одоо шахаж залхаахгүйгээр заах юмнуудаа заачдаг учраас манай охин болохоор айгүй тийм хоцрогдмал биш мөртлөөсөө хийх ёстой юмнуудаа хийдэг. Тэгээ сургууль дээр айгүй аз жаргалтай сурдаг учраас сургуультай явах дуртай. Сургуулийн амралт болонгууд ер нь жоохон уйддаг, дурггүй. Тэгээ сургуультай л явж л байвал дуртай байдаг. Тийм шүү. Ер нь би ч одоо яг энэ дунд сургуульд туслах багш хийгээд 5-6 жил болох чинь. Тэгээд яг ингээд хүүхдүүдийг харахад одоо манай хүүхдүүд ч гэсэн нэг нь primary school, нэг нь high school сурч байна. Тэгээд хичээлийн даалгавар гэж байхгүй. Яг хиний эрх мэгийн хэлснээр сайхан lunch box-аа үрээл тэгэл сургуультай явна, буцаал ирнэ, ямар ч даалгавар байхгүй. Сая school holiday болоход хичээлийн амралт болоход бол сайхан 2 даалгаваргүй 2 хүн сайхан сууж байгаа л хичээлдээ орлоо. Тэгээ ер нь бол яг бидний үед бол шал өөртөө айгүй их хичээл дээр бүр гар хуруугаа өвт тулгууламжлаг хийгээл та багш нартаа цагнуулаад өдөр болгон зүгээр хичээлийн үеэр өдөр болгон даалгавартай дарагдал гэртээ суудаг байсан санагдахыг. Тэгэхээр одоо яг тэр маань яг шахаад их юм сурж байгаа боловч яг нэг хүүхэд насыг нэг мэдрэх тэр хугацааг нь хүүхэдтэй ингээд өгөөгүй юм шиг бас харагдаад байгаа байхгүй. Одоо тэгэхээр яг энд байгаа нь болохоор яг боловсролын систем зөв явагдаад байгаа нь харагдаад байгаа. Яг зөв. Харин тийм. Тэгэл угаасаа Монголд чинь хүүхдүүд тэгж хахтаад эхлэхээр чинь хичээл сургуультай дуртай байхаас дуртай байж чадахгүй зүг шүү дээ. Тэгээд дараа нь дотор тэгэл одоо хүүхдийг баярлаад сургуультай явмаар байна гэх бүр уурлаад тэр. За дараагийн асуулт руу орноо. Тэргэл маань ер нь за одоо тэргэл нэртэй фото студ нээсэн байгаа Мельбурндээ тэгээд анх ер нь зураг хизэнээс яагаад авч эхэлсэн бэ? Тэр эхэлсэн түүхээсээ. Би болохоор нөгөө Монгол байхдаа өөрөө юм хоббитэй байсан зураг авах. Тэгээд анх онлайнаар хичээлүүд аваад тэгээд камертайгаа яаж ажиллах, тэгээл портрет яаж авдгийг, ландскейп зурнууд яаж авдгийг ингээд янз янзын төрлийн хичээлүүд аваад Монгол байхдаа үздэг байсан байхгүй. Тэгээд камертай ажиллаж сураад нилийн хоббигоор авч явж агаад тэгээд энт ирээд дахиад өөр яг мэргэжлийн камер аваад тэгээд яг нөгөө хөрөг зураг авах сонирхолтой юм байна гэд хөрөг зураг авч эхэлсэн. Одоо ер нь бол гэр бүлийн тэгэл одоо янз янзын зураг авсан дөө. Тэгж анх эхэлсэн байгаа. Тэгээ ер нь бол яг мэргэжлийн түвшинд ажиллаж эхэлсэн гэх юм бол яг Сиднейд Австралид ирээд ажиллаж эхэлсэн байгаа.
Тэргэд маань ер нь ямар ямар төрлийн гэрэл зураг авчин. За сая манайхан бас пэйж дээр тавьсан лайв маань үзсэн бол ерөнхийдөө эрхмээ маань ерөнхийдөө товч дурдаад өнгөрсөн байгаа. Тэгээд яг одоо яг ямар төрлийн зураг авч ийн дээрээс нь ямар төрлийн зураг илүү хүмүүс ахуулж байна. Аа. Хамгийн анх эхлээд болохоор би яг нөгөө өөрийнхөө сонирхлыг олоог болохоор ингээл орж ирсэн санал болгоныг хийж үзээл ингээд явсан чинь бараг 10 төрлийн зураг авсан билээ. Одоо болохоор тэрийг ер нь нарийсгаад багасгасан байгаа. Тэгээд нэг хэсэг би хормын зургийн студид бас хормын зураг авч үзсэн. Тэгээл ер нь ингээд бүх төрлөөр ингээд авч үзэж явж агаад сүүлд одооноос ч яг хав ер нь ингээд сүүл рүүгээ сонирхлоороо дөрвөн төрлөөр илүү явж эхэлж байгаа. Тэгээ жирэмсний, гэр бүлийн одоо тэгээд newborn нөгөө шинээр төрсэн хүүхд бэбиний тэгээд яг ийм хөрөг зураг гэх юм уу одоо юу гэдэг сингл ийм портрет зурагнууд авч эхэлж авдаг болсон гэх юм уу. Портрет зураг гэдэг нь болохоор яг ийм нэг хүний зургийг хэлдэг юм уу те? Амар мэрэгчлийнх нь портрет гэхээр хүний л зураг гэсэн үг л те. Тийм гэхдээ яг нөгөө сингл хүний гэсэн утгаар л хэлж байхгүй гэр бүл биш тэгээд одоо жирэмсэн биш те зүгээр одоо ингээл фэшн одоо ямар ч стайлаар байж болно fine art ч юм уу тийм чиглэлээр авч байгаа гэсэн үг. Тэгээд ер нь бол ингээд миний яг одоо илүү сонирхож байгаа чиглэл нь л fine art чиглэлийн студиуд авч байгаа зургууд байгаа. Тэгээд голчлон бас жирэмсний зураг руу илүү өөр амар юм сонирхоод байгаа. Тэгэл ингээд жирэмсний үе чинь аюу гоё штэ тэр ингээд эмэгтэй хүний гоо үцэглэн илүү тодруулсан яг тэр үеийг ингээд гоё мөнхөлж авч үлдэх тийм гоё арт маягийн тийм зураг илүү авах сонирхолтой болоод тэрийгэ хөгжүүлээд одоо явж байгаа. Бас ингэдэж штэ нөгөө нэг бүр дөнгөж төрсэн няран зургийг ингээд жижигхэн сакс максан дотор хийгээд ч юм уу нэг дэ нэг хөөрхөн ингээд бүндийлгөөд ингээд зураг мургийг аваад байдаг хэс тийм байдаг л ш. Дараа нь төрснийхэн дараа нь Тийм. Тэр болохоор бас л өөр төрөл бол явчихж байгаа байхгүй юу? Одоо бүр яг нөгөө newborn-оор ингээд мэрэгсэн хүмүүс бас байдаг шүү дээ, тий. Гэхдээ newborn зураг бол авдаг. Гэхдээ арай илүү нөгөө нэг юм лайфстайл маягийн одоо зөвхөн ингээд ээж автагаа тэргүүлээд байж байгаа ч юм уу тий. Энгийн байдлаар байгаа байхгүй юу? Яг тэр хүүхдийг яг ингээд нөгөө юунд одоо юу гэдэг нь backdrop хувцас өмсүүлээ тий. Яг тийм нөгөө fine art newborn-ы бүр яг тийм бүр яг зориулсан чиглэлээр бол арай яваагүй байгаа. Тэгээд тэрийг болохоор арай сонирхол өөрөө өвөг сонирхол бас байхгүй юм шиг байна гэж үзээд байгаа. Гэхдээ ирээдүйд юу мэдхгүй тий. Тэгээ угаасаа их өргөн салбартаа энэ фото студ маань ер нь бүхэл төрлийн зургийг авна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий манай хин маань өөр өргөчөөд ингээд гоё бүхэл төрлийн зураг авдаг тийм гоё студидтэй удахгүй болноо гэж бодож байна. Тэгээд ер нь үн хань шин хэд байна? Би ч гэсэн одоо сонирхож байна. Нууц биш бол. Үүний хувьд болохоор ер нь бол 550-аас эхэлж байгаа. Тэгээд зураг авалт маань өөрөө ингээд нөгөө нэг би одоо fine art чиглэлийн зураг учраас ингээд аюух эдитинг ордог. Тэгээд ер нь одоо би ингээд нөгөө зураг авалтын үйл явцаа хэлэх юм бол одоо ингээд зураг авалт ингээд болохын тулд эхлээд би одоо customer маань над руу ингээд тэ ийм зураг авахмаар байна гэж холбогдоод бид хоёр одоо ингээд өмсөх хувцас нүүр будалт тэ зургийн стайл ингээд бүх юмаа ярилцаж тохиролцсон урдаас тэгээд дараа нь өдрөө товлоод тэр хүн маань ирээд хэрвээ одоо яг жирэмсний студио зураг бол ингээд ирээд тэгээд hair and makeup артистуудтай би хамтарч ажилладаг байгаа. Яг одоогоор болохоор би Австрал хоёр makeup артисттай ажиллаж байгаа. Тэгээд тэр хоёр маань ирээд hair makeup стайла хийжээд тэгээд дараа нь би зургийн 1-2-оос 3 цаг за тэрнээс ч илүү заримдаа хугацаа зарцуулна. Тэгээд зураг аваад тэгээд дараа нь би зураг нөгөө
компьютертай хийгээд дараа нь би ингээд одоо яг сонгох боломжтой зургуудаа дахиж ялгадаг байхгүй юу. Тэгээд тэр зургуудаа харилцагчтай өгөөд харилцагч маань өөрөө одоо хичнээн зураг угаалгаа биш хичнээн зураг янзлуулахаа сонгоод тэгээд надад зургуудаа сонгоод явуулна. Тэгээд би тэр зургийг одоо нэг зургийг л жишээ нь гэхэд би 30 минутаас 1 цаг ингээд реточ хийдэг байхгүй юу. Яг ингээл professionally яг бүх ингээл арьс мэрс бүх юмнуудыг янзлаад тэгэл тэр хүний яг одоо ингээл зарим хүмүүс чинь ингээл миний давхар ирүүг арилгаад одоо миний ийм сөрвийг арилгаад тэгээ би ингээл гаранда болттой ахуулсан байна энийг арилгаад өгч гэдэг юм уу ингээл янз янзын ингээл нэмэлт хүсэлтүүд өгөн тэгэл тэр болгоны бүгдийг ингээд маш нарийн янзлаад тэгээд ерөөхдөө маш их хугацаа зарцуулдаг. Тийм тэгээд ер нь бол 550-аас эхэлж байгаа. Тэгээд үйл явц маань юу байдгийг шүү гэж хэлээ. Тийм би сая 2023 оны 1 сард Монгол яваад нөхөртөөгөө хурмаа хийчээд тэгээд хурмын бас нэг зураг авалт студид орж үзлээ анх удаа орж үзсэн. Тэр чийст айгүй том ажил хийд юм билий. Ерөөсө баг хурим хийж байгаа юм шиг болсон байхгүй. Хувцас өмслөө, нүүр будлаа, эхлээ усаа янзлуулаа, нүрэ будлаа, хувцас өмслөө. За тэгэл зураг авахгүй өдөржингөө болсон. Тэгэл за ийшээ одоо хараад одоо энэ фон дээр очиод тэгээд айгүй их ажилтаа байд юм байлээ. Одоо би яг өөрөө яг байсан үеийн хувьд бол тэр хүмүүс маань бас эдит хийн за тэрийг хасна энэ яаж ийн гээл тэгээ бүр гоё угаалгаа часлаад ч өх үйлчлэгээтэй тэгээд айгүй бүртэн өдрийн үйл ажиллагаа орж исэн. Тэгэхээр мэдээж хинэ тэрглийнхаа бас ямар их тэг үйлдэл сэтгэл зүрхэн дээр орж байгаа гэдэг нь бол шууд бол ингээл надад бол тусч юм л да. Тэгээ сая бас угаасаа өөрөө бас яг юу хийдгээ дараалтаа нь ярьж ах шиг байна. За тэгэхээр угаасаа доор комментэр манаас сонсогчдоо та бүхэн бас тэргэл яг фото студ гэж юу л яг ямар нэртэй байгаа вэ Facebook пэйж нь? Тэргэл фото гэсэн байна. Тэргэл фото гэсэн маа тий. Тэргэл фото гэсэн Facebook пэйж байгаа. Тэгээ доораас угаасаа линкээр оруулаад өгнө. Та бүхэн маань бас та хэрүү одоо жирэмсэн байгаа л гэр бүлээрээ нэг сайхан энэ жилийнхээ бас нэг наадмын гангараагаа өмсөд, дээлээ өмсөд нэг дөрүүлээ нэг сайхан гоё байгальд ч тэр студич тэр очиж байгаа зураг авахулаарай. Тэгээд зураг гэдэг бол хүний тий яг тэр сайхан мөчийг мөнхлөөд үлдэж байгаа зүйл учраас та бүхэн маань бас тэр сайхан боломжийг хүүхдээ жижигхэн бага дээр нь гэр бүлээрээ сайхан нэг зураг авахулаарай. Тэгээд бас та жирэмсэн байгаа бол эсвэл тий ганцаараа сингл зургийг юу гэлээ? Ямар зураг гэлээ? Тийм сингл зураг дээрээ яг өнө залуу байгаа дээрээ сайхан зураг сайхан татуулаад мэрэгжлийн зурагчнгаар татуулаад ханан дээрээ сайхан өлгөө тавиараа манайхаа. Тэгээд доор комментар үлдээе. За тэгээд цаашдын фото студийнх нь бас зорилт нь ямар байна? Ер нь одоо яг хаана зураг авч байгааг нэ студ нь? Би ер нь бол нөгөө гэртээ ихэвчлэн авдیں۔ Гэртээ ийм студио сетаптай болсон байхгүй юу? Тэгээд бас хажууд ойрхон гэрийнхаа хажууд ойрхон би нэг студ болсон байгаа. Тэгээд тэнд бас цагаар түрээслээд одоо нөгөө айгу олон хүнтэй олуулаа гэр бүлийн зураг мураг авахулах хэрэг гарахлаар тийж авдаг байгаа. Студид түрээслээд авахулчдаг. Тэнд болохоор арай нөгөө нэг том талбайтай одоо нэг тийм 4 ч юм уу 4-өөс дээш олуулаа гэр бүл авах юм бол тийм том студи зүгээр. Яг тэгэхээр манай одоо том өрөөнд Serapis студи чинь бүх тоног төхөөрөмж бүх юм нь яг адилхан ч гэсэн манай том өрөө арай жижигдээд идэв байхгүй олон том хүн ороод ирэв. Тэгэхээр студид авдаг. Тэгээ бид хоёр болохоор яг өөрсдийн гэсэн яг тийм permanent студиогоо аваагүй байгаа. Тэгээ цаам юунуудаа студиудад түрээслээд явцдаг. Тэгээд тэргэл сая нөгөө нэг өөрийнхөө ажлыг дурдж байхдаа айгүй их нөгөө нэг мэрэгжлийн үгнүүд ашиглаж ярьлаа шүү дээ. Энэ fine art зураг нь яад, энэ lifestyle зураг нь яад. Тэрийг сайхан тодруулаад яриад өгөөч. Тэгээ fine art зураг гэхлээр ер нь бол ингээд одоо зураг авахулж байгаа хүнийхээ яг илүү ингээ гоо зүг нь илүү ингээ тодруулаад одоо ингээ яг мейкап хийж мэгээд ч юм уу тэгээ ямар нэг юм сэдвийн дагуу илүү юм уран сайхны аргаар авж байгаа зургийг хилээд байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тийм
Тэгээд би болохоор яг одоо ингээд жирэмсний үеийг яг тийм ямар нэгэн сэдвтэй ч юм уу те тэр хүний гоо үзэглэн илүү харуулсан байдлаар илүү уран сайхны аргаар илүү авмаар санагдаад яг тийшэл чиглээд сонирхол маань яваад байгаа. Лайфстайл нь болохоор би нөгөө одоо жишээ нь гадаа ингээд байгаль гэр бүлээр ахуулахаар бол би илүү юм нөгөө лайфстайл чиглэлээр авдаг байхгүй юу? Тэр нь болохоор ингээд одоо тэр хүмүүсээ яг ингээд байгаагаар нь одоо хүүхд нээж автагаа тоглож явах үед ч юм уу те хоорондоо ингээд гоё юм яриад инээлдээд ингээд байж ах ч юм уу тэр үеийг нь яг ингээд ямар ч нэмэлт хачиргүйгээр тэгсэн ирнэ айгүй юм нөгөө артистик байдлаар тухайн үйл явдлын юм уу одоо тэгээд эсвэл тэр хүмүүс яг ингээд байж байгаа байдлын яг тэр чигээр нь яг ингээд авч байгаа зураг байгаа байхгүй юу? Одоо яг юм тавилттай ингээд жүжиглэхгүй л гэсэн үг. Тэгээд яг тэр хүмүүсийг би ингээд хоорондоо тэгээд ярьдаа би рүүгээ ингээд хараад инээмсэглэдээ орой юу идэх чинь ямар хоол хийж байгаа танах манах гэлтэй. Одоо юу гэдэг чинь ингээд тэгэл хүүхдийг нь одоо ингээд ээжээ хоёртоо ингээд ээжээ хоёрыгоо тойроод хөөцөлтөөд гүүгээр ээж гэдэг юм уу ингээд ямар нэгэн юм нөгөө үйл явдлыг ч юм уу тийм байд сонирхолтой байдаг гэх юм уу? Аха. За тийм байна. Яг үнэ хиний эрхмэг нь хэлдгээр бас юм мэрэгжлийн үгнүүдээс тайлбарлаад яриул бас сонсож байгаа хүмүүст маань бас төхөн байх. Тийм байна. Тэгэхээр нэг нь бол яг бодит зургийг яг санаандгүй санамсаргүй байдлаар ингээд өөр өнцгөөс авахыг хэлж байгаа юм байна. Нөгөөх нь бол засвартай уран сайхны арга оруулаад авна гэсэн үг юм байна шүү дээ. Аха. За тэгээд ер нь цаашдынх нь ер нь фото студийн зорилт нь юу байна? Харин одоо тэгэхээр нөгөө яг өөрийн гэсэн яг студидтэй л болох зорилттой яваад байна. Бид хоёр яг өөрсдөө түрээслээд тэгээд тэрийгээ тохижуулаад тэндээ ер нь ихэвчлэн студидтэй зураг авалтыг сонирхолтой болоод байгаа байхгүй юу? Хэрвээ тэгэх юм бол би бараг ингээд бас newborn setup энтертэй болоод тэгээд newborn зураг авдагч болж магадгүй мэдгүй байна. Дагуу тэгтээ ингээ ямар ч байсан студиод илүү одоо студио family зурагнууд, студио жирэмсний зурагнууд тэгээд тэр тал руугаа л илүү явах болов уу гэж бодоод байгаа. Зорилт маань бол тэгээд яг өөрийн гэсэн студидтэй болох л энэ тийм. Бид хоёр болохоор яг тэрнийхээ дагуу одоо ингээл бага юмнуудаа зөвлөлөөл яваад байна. Одоо гэртээ гэхэд бид хоёр жирэмсний зураг авалтанд одоо бэлдээд авцсан. Нилээд одоо ийм палаж, даав ингээд ийм гоё үдэн материалтай тийм палажнууд зөндөх байгаа. Сата палаж, ийм зүгээр цулгуу, тиймэрхүү одоо prop гэж хэлдэг. Тэрийг үгүй монголоор. Prop. Тийм одоо юу гэдэм бол хэрэглээ одоо хэрэглүүд ер нь их нэлээд зөвлөлдөг. Тэгээ яг өөрсдийн гэсэн permanent studioтэй яг өөрсдийн гэсэн яг тийм нэг газартай болчих юм бол тэнцэн юмнуудад зөвлөлүүлээ тааз руугаа ингээд тороос татж агаад бас нэг тийм савлуур шиг юм хүм хийж мэгээд нэг тиймэрхүү бодлоод бол байгаа. Өөрсдийн гэсэн нэлээд том нэг бараг нэг 20 хүний зураг авах хэмжээний нэг тийм бас юу backdrop засмаар байгаа гэх мэтчлийн тиймэрхүү зорилтууд байгаа зорилго. Тийм. Одоо newborn хүүхдүүдийн ингээд нөгөө нэг жижиг ормоор одоо тэгэл хувцас ингээд байж идэг шүү дээ. Угаасаа студид тэр шиг одоо би яг жирэмсний тийм бэлэн хувцснууд тийм юмнуудыг өөрөө цуглуулад бэлдээд яваад байгаа байхгүй юу? Багаар. Тийм байна. За тэгээд мэдээж та хоёр маань хамтдаа зүтгээд энэ зорилт бол угаасаа ойрхон байна гэж харж байна шүү дээ. Тэг яг юу хийхээ мэдсэн, юу сонирхож байгаа мэдж байгаа, төхөөрөмж нь байж гин хувцас тогтчлт нь байж гин. Тэгэхээр одоо ер нь та хоёрт маань сайхан студ нээхэд бол нэг тийм холын зорилго биш айгүй ойрын зарлага гэж харагдчихж шүү дээ. Тийм бараг л ингээд нөгөө студийн юугаа аваад эхэлсэн болохоор яг газраа олсон байна. За тийм байна. Тэгэхээр сонсож байгаа сонсогч нар ялангуяа Мельбурнд байгаа манай монголчууд маань бас тэргэл фото студийнхаа пэйжээр бас ороод хараарай. Доор комментээр үлдээе. Тэгээд лайк дараад ямар зураг авдаг, яадаг гэдэг бүгдийн сайхан мэргэжлийнхэн зургийг бас
постуудыг бас ороод хараарай. Тэгээ мөн бас манай Mongolians in Australia podcast-ийн маань бас пэйж Facebook дээр байдаг. Тэгэхээр сонсож байгаа та ер нь Мельбурн дэх монголчууд, ер нь энэ Австралид монголчууд маань ерөнхийдөө нэлээд сайн лайк дараад явдаг байгаа. Тэгээд сонсож байгаа Монголоос сонсож байгаа та манай пэйж дээр лайк дарах юм бол бас Reels live-уудыг бас давхар бас хаана юу болж ийн гэдгийн талаар бас мэдээлэл бас авах боломжтой шүү. Тэгэхээр Facebook дээр бас хайгаад ороорой. За тийм байна. За тэгвэл эрхмээгийн ажил руу орноо. За эрхмээ маань бас тэ Австралийн компанид бас ахлах инженерээр бас Монголоос ажлын визээр Австралид ирсэн байгаа. Тэгэхээр ер нь хэрхэн ажлын виз Монголоос олсон талаар бас хүмүүстэй ярьж өгвөл бас хэрэгтэй байх гэж бодож байна. Дандаа л оюутны визээр ирсэн хүмүүсээ ярилцлага маань ер нь подкаст маань ихэнхдээ тийм байдаг. Тэгэхээр ажлын визээр ер нь бараг анхны ирсэн хүний ажиллага болж байгаа ах шүү. Яг хөө манай гэр бүл бас мөн бас skilled working visa-гаар бас ирж исэн. Тэгээд тийм учраас бас оюутны визээр ирж байгаа хүмүүстэйгээ ярилцахад бас жоохон юу байдаг л да. Яг өөрөө яг тийм туршлага experience байхгүй учраас тэр хүмүүсээс сонсож байгаа зүйл маань бараг анхны гэж хэлэхээр мэдээллүүд бас явдаг байхгүй. Тэгэхээр эрхмээ маань бас ажлын визээр ирсэн энэ бас туршлагаас бас хүмүүстэй хуваалцъя. За тэгээ би ажлын визээр яг ирэхээс өмнө одоо яг Монголд ажиллаж исэн, тий Арабд ажиллаж исэн тэр туршлагууд маань надад айгүй их хэрэг болсон. Тэгээд туршлагаас илүү тэр ажил дээр сурсан юмнууд бол надад маш их хэрэг болж ирсэн. Одоо намайг яг ингээл дүнгиж код бичиж сураал ингээд байж хахад web development гэж юм байдаг шүү, тийм байдаг шүү гэж зааж өгсөн. Одоо энэ шидэд шийдлийн бүжи ах маань байна, юугийн OG design ах байна. Тэгээд бас намайг data science орж хахад блокчейн дээр ингээд нэг иймэрхүү юм байдаг гэдгийг хэлж өгч ирсэн. IEC-ийн одоо мөгийн ах маань байна. Одоо тэр хүмүүс бол надад айгүй их тийм experience өгч ирсэн. Тэгээ хамт ажиллаж исэн хүмүүс ч гэсэн одоо энэ ICT group-ийн халиуна тэр хэд маань одоо надад бол айгүй их тусалж исэн. Иймэрхүү байдлаар иймэрхүү код бичүүл хэрэгтэй байдаг, юм байдаг, тийм байдаг гэж хэлж исэн. Тэгээс эдгээр сургуулийн төрөө огшоос надад айгүй их юм зааж өгч исэн. Тэр хүмүүсийн л одоо ач буйн нарл одоо эдийн зэрэгтэй явж байгаа даа гэхгүй. Тэгээ нэрэл тийм юм чинь тий. Тэгээд ажлын виз болохоор яасан бэ гэдгсэн чинь юу яасан хамгийн анх одоо яг үнэ л яриа анх Америк руу явах гээд за ер нь Америк гадагшаа явъя гэдэг ихний сонголт бол угаасаа Америк байсан анх. Тэгээд Америк руу нэг сургууль руу юмаа явуулчаад баг хүмүүс мэдэн дээ махрын шигээд IT-гийнхныг ер нь Америк руу одоо зөвж байгаа сургуулиуд. Тийшээгээ яагаад тэнцсэн. Тэгээд махриш руугаа тэнцсэн. Сургуультай тэнцсэн юм чи одоо ер нь яванда гэж бодоод бэжээс визэнд орсон чи Америк виз гардаг байхгүй. Тэгээд зөө сонир болчлоо. За өвлдөө бэлдээ дөө гэж гэртээ битээ чи засвар хийгээл. Тэгээд сууж исэн чинь хөөе нэг ер нь Америкийн виз одоо ингээл яачаар гадагшаа дотгошоо явахгүй болчтой юм уу? Ер нь тийм гэж юу байсан. Бусад орнууд руу үзээл та гээд бит хоёр ер нь Indeed, Seek ч юм уу тиймэрхүү юм ажлын аппликейшнууд харж ирсэн. Тэгээд чинь тэргэл нэг ивентэд явж ирчээд хараа Indeed, Seek-ээс өөр гадна өөр бас бус нэг юм жижиг ийм залуучуудын нийгэмлэг иймэрхүү юмнууд үйд юм чи нэг иймэрхүү юмнууд байна чи ийшээ ороод үзтээ. Тэгээ ороод үзсэн чинь нэлээд боломжийн ажлын зарууд байсан. Тэгээд би чи нэг 20-од газар руу аплайд чаа. За тэгвэл техник л үзгээл үргэлжлүүлээл ханаа будаа суужсэн чинь нэлээд нааштай. Тэгээд эхний нөгөө нэг CV-гээ явуулсан юмнууд маань тэнцээд Австрал, Норвег, Дани гэдэг ийм 3 газрын компаниас би нөгөө нэг интервьюгийнхаа эхний шатаа пасс хийсэн байна. Ингээд цаашаага ингээд юу яагач одоо advance хийх үү дараагийн ингээд шат руугаа орох уу гэдэг хариу аваад хүүшээ юу болж байна гэдэг. Тэгээ за тийгээд гисэн чинь гурван руу нөгөө нэг тийм видео өөрийнхөө танилцуулгыг видео форматаар явуулах болоод тэгээд хэрэглэлтэй ирчин бас юу гэж болоог байх тус тэр гурваа голж хэлж байгаа. За Австрал нь зүгээр юм байна. Ер нь Австралиа сонгоё гэдэг. Тэгээд тэргэлж ер нь багаас Австрал ер нь зүгээр Австралид очих дуртай гэж ярьдаг байсан. Тэгээд за тэгээд Хэлэн ч англи бол. Тэгээд хэлэн ч англи байсан юм чи арай үтэйгээ. За тэгээд Австрал руугаа нэг видео интервью явуулаад тэгээд тэгсэн чинь тэр компани болохоор яг анх хэлжсэн. За манайх юм 4 шатны интервьютэй шүү. Ингээ 4 step байдаг. 4 ингээ алхамтай. Эхний алхам нь чи ингээ видео танилцуулга submit хийгээ. Тэгээ видео submit
нэг ханаа бушуухан бодож дуусчаад тэгээ гэрийнхаа тавилгыг ингээд бүрстэй хам хум болцсон юм чи хоёр тийш нь баруун зүүн тийш нь яарч байгаа л нэг жижиг бууланд өөрийгөө нилээ айтайхан тавьж байгаа л бичлэгээ хийгээ явуулсан. Тэгээд за бичлэг явуулчлаа. За одоо энэ ер нь мүдгүүдээ гээл бит хоёр чинь буцаа лагер руу тавилга мавилга зөөгөл ер нь тэрийг худлаа гэд ботцсон. За энэ Австрали руу угаасаа хийцүү гэ. Бит хоёр чинь маань найзад Австрали руу сурах гад явж байгаа гэж бараг л 7 3 5 хэдэн сар болсон. Тэгэл яриалсан. Тэгэл жилийн процесс бүүн юм болд юм чинь худлаа шууд ажиллаар очно гэж юу гэдэг. Ер нь жоох ихтгэл мотой. Тэгээ бид хоёр чи гэр орноо засаад өвөлдөө бэлдэл Монголын үйл ямар хэлээд тэгэл бэжсэн чинь видео явуулснаас бараг маргааш нь хариу ирээд оо окей болж надад таалагдж байна хоёлаа ярилцъя гэгээд тэдний HR-ийн хүн хурж ирээд хүний нөөцийн хүн за хоёлаа ярилцъя чи яг одоо завтай байна уу. Тэгээ би чи юу вэ цуслан руу нэг хевс зөөгөө явж исэн юм чи ой за яаж гараа гяс нөө хевсээ байж тавьчаад буцаж гэртээ орж ирээд HR-тайгаа ярьсан. Тэгээд нэг ойролцоогоор нэг цаг орчим ярьсан баг. Тэгээд тэгсэн чинь за ер нь ойлголоо чамаа ингээ ойлголоо. Одоо чиний талаар ингээ сайн мэдээлэл зөвлөж авч чадлаа. За эргээ холбогдъё гэдэг гэсэн байхгүй. Тэгээд тэгэж дуусахтаа нэг сони юуг дууссан. За эргээ холбогдъё юм бол бигдэг хэрнэ. Зөө байхгүй ударчлаа гэж одоо суужсэн чи яг нэг цаг гарны дараа за ингээ чи ингээд те хоёр дахь степ амжилттай давлаа. Одоо чам руу юу явуулъя? Technical challenge явуулъя гэд. Тэр нь болохоор одоо нөгөө манай мэрэгчлийн нөгөө нэг яг hard skill-ийн шалгадаг тийм бодлогонууд модлого тэгээ нэг гүйцэтгэх даалгавруудтай юм явуулсан. Тэгэхээр нь баярлаад тэр чинь нэг өдийд дууссан нэг 8-9 үед интервьюнд дуусаад 10 үед надад тийм ороод ирж байгаа. Тэгэхээр нь баярлаад хүү яасан гоё гингүүтлээ шүнжэнгөө нөгөөтгийг хийгээд technical challenge-ийг хийгээ явуулцах байхгүй би өглөө нь. Тэгсэн чинь тэр өдрөө оо за чиний technical challenge-ийг харлаа бүх юм нь одоо green tick болцсон байна. Pass хийсэн байна. Хоёулаа уцаар яригээд манай захирал над руу уцаар ярьдаг байхгүй. Тэгээд тэгээд тэр чин захиралтаа би бүр амар удаа ярьсан юм а бараг 2 цаг гараа яриад. Тэгээд за окей ер нь ойлголоо. Би хоёулаа дараа дахиад нэг ярив. Би ер нь ойлголоо гэх. Тэгээ уцаад тасалсан. Тэгэл хүшээ юу болчихвгээ сайн процесс хийж чадаагүй гэсэн чинь маргааш нь дахиж уцаар яриад. Тэгээ за окей ойлголоо чи надад их таалагдж байна. Тэгээд би чамайг одоо таны гэр бүлийг спонсорлё. Тэгээд чи Австрали хүрээдрээ. Ер нь дараа 7 хоногт ирч чадахгүй хоо нэмэрээд. Хөө юу яриад байгаа юм бэ? Энд чи ихлээр виз ч яа тийм үү? Биш үү гэдгсэн чинь за тэгээ чи виз гарахаар хэлээрээ би чамайг ингээд адванс хэлээ гэ. Тэгээ би ажилдаа орсон. Тэгээ визэнд аплайдаад тэгээд ер нь юу болоод байгаагаа сайн ойлгохгүй байжсэн чи ерөөсөө л манай бүх юм нэг 10 хоногийн дотор болсон тий. Тийм 7 хоногийн дотор бараг нөгөө эрүүл мэндийн үзлэгтээ ор гэж ирээд. Тийм эрүүл мэндийн үзлэгтээ ороод тэгэл нэг удаагүй виз гарцсан. Тийм ороод бараг 2 3 хоног нь тэгэл гарцсан баг тий. Тэгээд ерөг нь бол бараг хүн амьтанд ерөөсөө хийл шамжиг өөртөө ч ерөөсөө итгэхгүй. Яг юу болоо ингээд шингээж чадаагүй байжсэн чинь тийм юм болцсон. Тэгээ за одоо тэгээд чи ямар яасан биш тэгээ нөгөө байр майранда засвар масвар хийжсэн ч тэгээ нэг үлгэн салган хийсэн болоод тэгээд байраа бушуухан түрээслэх юм болоод юу маш их ажилтаа хүмүүс байлаа. Тэгээд охиноо манай охин ч тэгэхэд 3 таа байсан. Нэг цэцэрлэг тэр чинь суглаа моглаагаар тэнцээ бас яадаг. Тэгээд тэр юмнуудаа за бали гэсэн чинь цэцэрлэг нь уурлаад суглаагаар тэнцчихэд болдог хүн байдгүй юм тэр. Тэгээд за баярлалаа явуулсан. Тэгээд за гээд Австралид ирээл бид гурав чинь бүр ядарч унах гэж ухаж байгаа юм сүүлийн нэг хэд хоногийн дотор амар их ажил амжилтсан. Тэгэл би чинь нэг 2 хоног амарсан уу яасан. Тэгээд шууд буцаад ажилд орсон. Тэгээд ерөөсөө нэг 14 хоногийн өмнө би чинь гэртээ засвар хийгээ суужсэн чинь л коннот тарцсан юм шиг 14 хоногийн дараа би ингээ Австралид ингээ нэг парк дээр ингээ суудсан. Юу болчихв гэдэг. Тэгээ өөртөө ч итгэж чадахгүй. Тэгээ за окей ийм л юм болчлаа гэдэг. Тэг гол нь ажил нь амар яруулсан. Тэг ажил яруулаад нэг төсөл эхлэх байгаа гэдэг. Тийм манай тэр компани болохоор Funda Loans гэдэг одоо зээл гаргадаг жижиг дунд зээл гаргадаг компани байсан. Тэгээд тэднийх яагаад намайг яруулаад исэн бэ гэхээр тэднийх дөнгөж нөгөө нэг засгийн газраас нөгөө нэг ASIC гэж байдаг шүү дээ. ASIC-аас зээл гаргах нөгөө эрхээ авцсан байсан билээ. Тэгээд яг одоо хурдхан шиг нөгөө платформоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд энэ платформыг хөгжүүлэхийн тулд надад одоо ийм инженерүүд хэрэгтэй байна гэдэг. Тэгээд би чинь компанид хамгийн анх юугаар орж ирсэн? Уг нь full stack developer-оор орж ирсэн. Тэгээд full stack developer-оор ороод би чинь эхний нэг
эхний 6-7 сар бол бүр амар ажиллаж исэн. Тэгээ би ингээд ингэж ажиллаж байгаа гэхээр Австралид байдаг хүмүүс гайхаад өөх чи ингэж ажиллаж болохгүй штэ гэд. Би ч бүр гэртээ очиж зарим өдөр гэртээ очиж хонохгүй ажил дээр ингээд за ингээд энэ хүн л одоо намайг ингээд Австралид татцсан юм чи. Энэ хүний л ажлыг сайн хийж өгөхгүй л болохгүй бурхан минь гэл. Би чи ажиллаа хийгээл хийж байгаа л орой нэг 2 моёр 3-ын үед хармаар санагдал. Тэгэл гэр боо могоонч зогсцсон. Тэгээ за гингүүтлийн ширээн доогоор ороод унтчихдаг. Тэгэл босоод өглөө нэг 6-гийн үед босоод үргэлжлүүлээл ажиллаад тэгэл зарим өдөр чинь 2-3 хоног гэртээ очихгүй. За энэ хоёр юу ч хийдэг байсан бүүм тэгэл гэртээ ирж нэг 7 сар яг л нойр хоолгүй явж байгаад нөгөө нэг хийх гэжсэн юм ашгүй хийж дуусгаад тэгээ амжилттай зах зээл дээр нэвтрүүлээд тэгээд нэг агаар явсгалж ирсэн. Тэгээ тэр жил бол тийм юуны бүтээн байгууламжийн жил байсан да. 18 он бол. Тий 19 он. Тий 18 19 он бол тиймэрхүү байдлаар ажиллаж байсан. Тэгээд тэр компанид 1 жил ажиллаж байгаа. Тэгээд ер нь хийх ёстой юмнууд нь хийгдээд дууссан. Тэгээд за окей ер нь юм боллоо гэх. Тэгээ ажилласаа солиод би өөр газар ороод тэгээ ингээд ер нь Австрали дахь миний ажлын карьер тэгж эхэлсэн дээ. Яа, ёстой нэрээ хоёр маань хүмүүс маань энд Австралид ирэх гэж те хэдэн жил сар одоо те дансандаа мөнгөө цуглуулах ёстой банкны баталгаа эдэр гэл ингээл аюу нөхсрийн болдог байхгүй. Тэгсэн чинь хоёрын маань хувьд нэг 14 хоногийн хугацаантай л юм яриад байна л та. Нэг 10 хоног 14 хоногийн хугацаанд дотор л ерөөсөө хүү хаа гэж шийдэл ирсэн. Аюу яг л Австрали улс бол яг л хоёр ирэх ёстой л орн байсан байна штэ. Ер нь эндээс харахад бол тийм. Үнэ үнэхээр л азтай гэж боддог. Тийм азтай л байсан гэж боддог. Тэгээд ямар санд манай ажлын газрын бас ингээл хамт ажиллаж байсан охтууд маань бас яг тэр үед Австрали руу сурахаар ирдээсэн. Тэгээд би нөгөө энд ирэх цагаагаа ч хэлж чадаагүй байжгаад ирчээд сарын дараа би өгн баяртай сайн орой гэдээ явуулсан. Өөрөө сарын дараа ирсэн. Үе би ирсэн ингэ байж гисэн нөө бүр гайхаа. Яаж ирсэн ингэ. Тийм зарим нэг хүмүүс чинь гомдож момдоо, зарим нэг хүмүүс чинь хилээгүй. Тэгээд гомдож момдоод хааст ирхмээ тэргэл хоёрст амар дотор тамиртай гэж боддог л ах. Тэгээд яах юм үнэхээр л тийм юм болцсон юм чи одоо би худлаа яриаггүй тийм юм болцсон юм чинь тэгээд би болохоор тэгж боддیں۔ Тэр захиралтай уцаар ярьсан тэр юмнууд дээр би аягүй ихсэн өөрийгөөсөө л хийж чадсан баг. Нэгдүгээрт хоёрдугаар миний өмнө ажиллаж байсан ажлын туршлаганууд background надад их сайн нөлөөлсөн баг. Ягаад гэвэл тэр 17 18 онд яаж исэн гэхээр тэр блокчейн гэдэг юм бүр амар тренд болоод ер нь бол нэлээд оргил үе хүчээ авсан байсан үе. Тэрэнд би харин аягүй азтай ICT-ийн тамираа захирал интертэй хамт бид хэд нөгөө нэг трейд цэг юм байна гэдэг нэг Монголын анхны cryptocurrency-ийн exchange-ийг хийж ирсэн байхгүй юу. Тэн дээр би нэг жоохон юу оруулж ирсэн. Гар би оролцож ирсэн. Тэрний би core системийг хийгээгүй. Гэхдээ яг тэрний юмнууд дээр нь оролцож ирсэн болохоор тухайн үеийн ерөн тренд юу болоод энэ технологийн трендүүдийг сайн мэдчихсэн. Тэгээд тэр юмнууд аягүй сайн ашиглаж яриад тэр мэдлэгээ би аягүй сайн хөшүүрэгдэж чадсан байх гэж би боддیں۔ Яг зөв үедээ зөв газарт бас ажлын аплайцсан байж тээ. Үнэхээр амар яг тийм хүн хэрэгтэй байсан байна. Эрхмээ маань бас яг зөв компанид өмнө нь бас яг ажиллаж исэн байна. Гэх мэтчлэн тэг бүх юм яг ингээл сайхан урсгалаараа бүтнэ гэдэг чинь яг л энэ л байл та. Сайн хүмүүсийг сайн л хүлээж идэх гэдгийн жишээ харагдаж байна. Ямар ч амар ажилсгийн тэр одоо хэдэн сарын хугацаанд Монголд л одоо баг тэгж ажил дээр хонон өнжин бас ажилтдаг байх. Тэрнээс Австрали яг юунд бол хөө эднэр чи 5 цаг гээл зүгээр ажлынхаа хаалгыг хаагаал баяртай гэл гараад гэртээ хардаг штэ. Тэгэхээр яг амар бас айгүй эрттэй бүр үнэхээр энд ажиллах хүсэлтэй үнэхээр Австралид ирсэндээ баяртай байгаагаас бас тэр үйлдэлүүдээр бас захиралтай болон тэр компанийнхаа ажилчид бас харуулсан байж штэ манай эрхмээ маань. Тийм. Австрали яг нөгөө нэг яг энгийн corporate soil болохоор яг тиймэрхүү байдаг. Одоо 5 цагт ажиллаад тардаг ч юм уу тиймэрхүү юм байдаг. Яг IT дотроо яг ингээд яг бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд болохоор бас арай нэг жоохон hardcore төрлийн байдаг. Зарим тохиолдолд ажил дээр хондог тиймэрхүү юмнууд бол зөндөө байдаг. Одоо энтхийн зүгээр одоо офис ажил бол ер нь нэлээд гайгүй юу штэ, чилгэр штэ.
гайгүй байдаг. Яг IT дотроо ороод яг хүмүүстэй ялангуяа ахлах инженерүүдтэй ярих юм бол ер нь ахлах инженерүүд бол ер нь хондог доо. Тийм үү. Оо за. IT-гийнхэн тех баха. Тэгжээж л гараас юм гарах бах те. Нэг сайн суугаад нэлээ олон өдөр сайн сууж ижил. Тэг одоо ааха. тэг зүгээр. Sorry. Анх иржсэн компаниас одоо ажиллаж байгаа компани нь өөр компани аа тий Smooth-Link компанид ахлах инженерээр одоо ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бас ер нь ойролцоо компани уу? Үйл ажиллагаа нь? Өөр. Анх иржсэн компани чинь санхүүгийн финтек юм хийдэг. Одоо энэ болохоор construction tech гэж барилгын систем хийдэг компани байна. Аха. Тэгвэл энэ компанийхаа нэг ажлын өдрийн талаараа яриад яг ямар ажлыг вэ? Ахлах инженер гэж тэгж дээ. Тэгэхээр яг ямар ажлыг вэ? Зөв. Ахлах инженер одоо миний рол болохоор тэгдэг. Би одоо ийм sales буюу одоо борлуулалтын багтайгаа тэгээд product багтайгаа тэгээд захирлуудтайгаа ингээ ярилцж байгаа. За окей, энэ 7 хоногт иймэрхүү юм болсон байна. Дараа 7 хоногт бид нэр юу хийх хэвтэй, ямар алдаа гарсан, ямар шинэ одоо технологи фичер нэвтрүүлэх гэдэг юмнуудаа тохиролцоод одоо энэ 7 сард бид нэр ийм хийх хэвтэй байна гэдгээ тохироод авчдаг. Тэнгүүтлээ миний хийх хэвтэй юм болохоор тэр тохирж авсан ажлуудыг 7 сард нь яг хийж гүйцэтгэж 7 сарын 31 гэхэд тэр бүх юм одоо яг үндсэн систем дээрээ нутагшуулаад бэлэн болцсон байх хэвээр гэж тэр ажлыг авч хариуцдаг. Тэнгүүтлээ би одоо тэр ажлуудыг авангуутлаа. За окей, хуваагаад за энийг тэрэнд үгүй, тэрийг одоо энэнд үгүй гэж би тэр ажлуудаа ингээд жижиг хэсгүүд болгож хуваагаад би ингээд хамт ажилладаг хүмүүстэйгээ хуваарлж өгдөг. Тэгээд манай хүмүүс болохоор яг ажиллаа дуусчлаа. За окей, энийг ингээд шалгаад өгөөч гэдэг юм. Тэрийг би авч pull request гэдэг. Pull request-ийг би харж шалгадаг. Шалгана гэхээр яг ингээд нүдэрээ харж нэг хальт нэг гүйлгээ харчин тэнгүүтлээ цаана бас давхар нөгөө нэг автоматаар ингээд тэр юмнуудыг ажиллуулж үздэг тийм системүүд байдаг. Тэрийг би бас хөгжүүлдэг. Тэгээд тэрийг аваад ажиллуулж үзчихэд нэг хүний хийсэн юмыг аваад яг тэр нэгээр нь ажиллуулж үзэж нэг шалгаад дараа нь том юм руугаа релиз рүүгээ буюу тэр одоо 7 сард хийх ёстой ажлуудын бүгдийг холиод бацж байгаад нэг болгоод тэрийг ажиллуулад тэгээд энэ батсан одоо 7 сарын релизийг том систем рүүгээ оруулахад юу болох юм яах юм гэдгийг хариуцж ажилладаг. Тийм ажил хийдэг. Яа. Мэргэжлийн бус хүн сонсоход бол амар тэнгэрийн юм яриад байна. Үгүй тийм Эйгүү том ажил хийж гэн манай эрхмээ маань тэгээд ийм амар авьяаслаг чадвартай энэ бас мэрэгчлэн маань бас тэ Австралийн бас нэг том компанид ирээд ахлах инженер хийж агаад үнэхээр бахархаад сууж ийн л да. Одоо ингээл хин маань тэргэл маань болохоор одоо тэ бас хин баргийн бас хүний бас хүн чинь хүн бодож санснаа ингээл за би энд сонирхолтой ирнэ тэрийгээ тэгээд хэрэгжүүлээд бизнес болоод явах тийм зориг зүрхтэй хүн ер нь бол ховор шүү. Яг уу сонсож байгаа хүмүүс маань бас бодсон санс юм ингээ явж л байдаг байх. Гэхдээ тэрийгээ үнэхээр мэрэгжлийн төвшөнд авч яваад тэгээ бүх юм мэрэгжлийн студийн бүх шаардлагыг хангасан ийм зураг бас аваад ингээ явж байгаад хоёрыгаа хараад сонсоод ингээд суухад бол үнэхээр биширж гин бахархаж гин. Баярлалаа. Яа намайг ингээд сайн байна гэдэг тийм би яг Австралид ч юм уу гадаад байдаг айгүй мундаг инженерүүд байгаа. Зарим нь одоо танай подкастн дээр орсон шүү дээ. Одоо Мөнхбат байна, Amazon-ы Мөнхбат байна. Мөнхбат зөвлөлийн айгүй мундаг инженер. Танаа дээр бас орсон Purpose-ийн тэр ийм coding diversity гэдэг амар. Тэгээд бас энэ ч бас өөр одоо Австралид мэргэжлэрээ ажиллаж байгаа одоо McKinsey-гийн principal engineer байна. Мөнх Эрдэнэ гээд бас principal engineer байна. Одоо энэ ANZ-д ажиллаж байгаа манай бүх хоёр гээд бас Мельбурнд байгаа тэр хүнийг бас подкастт оруулах юм ярина да. Тэр хүмүүсээ хайжуудад би тийм сайн биш ээ. Тэр хүмүүс л өстой мундаг. За юу гэвэл мэдлэгтэй хүн даруу гихчээр айгүй гоё бүр та хэдэрээ үнэхээр бахархын чарга алга за бас ANZ гээл дуурчин тэр хүнтэй бас холбогдъё бас ингээд хүмүүс маань бас ингээд одоо сонсож байгаа Мельбурнээс Австралиас бүхэл мужуудаас сонсож байгаа монголчууд маань хин нэг бас тэ подкастт маань бас хилээд өгөөрэй бас бид нар бас цаашаа холбогдож бас хүмүүсээ бас
урьж оролцуулахыг хүсэж байна. Тэгээд одоо эрхмээ тэргэл хоёр маань бас 75 дахь дугаарын зочноор орж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг хөө миний бодож байгаа төлөвлөгөө бол 100 зочин оруулаад ерөнхийдөө энэ Mongolian Australia подкастыгаа төгсөх тийм үү гэсэн тийм бодолтой байна. Гэхдээ юмыг ажиглах бас цаашаа үргэлж магадгүй. Энэ Монголын нэг 100 эрхэм гэдэг шиг те 100 бас Австрали зэрэг юм уу? 100 эрхэм зочтой оруулаад ерөнхийдөө бас энэ подкастны төгсгөлийг хийх байх гэж бодож байна. Тийм учраас одоо цаана хэдэн хүн үлдсэн байна те энэ зочдуудаа бас оролцохыг хүсэж байгаа хүмүүс байвал бас холбогдорой. Гэхдээ Австралид амьдарч байгаа, ажиллаж амьдарч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ заавал нөгөө те бизнес эхлээд амжилттай явж байгаа заавал ийм хүн гэхээс илүү өчигдөр ирсэн оюутан ч байж болно. Энэ бол Mongolian Australia ямар ч Монгол хүн та Австралид амьдарч байгаа өөрийгөө ярих хүсэлтэй, өөрийнхөө хийж бүтээж байгааг ярихыг хүсэж байгаа бол энэ 100 зочин дуусахаас өмнө бас холбогдорой араар мессеж өчээрэй гэж бас уриалчийн энэ завшааныг ашиглаад гэдэг шиг. Тэгээд тэгээд хоёрын маань бас гэр бүлийн бас ирээдүйн төлөвлөгөөгийн талаар бас асуумаар байна. Тэгээд ерөнхийдөө подкастын маань хугацаа дуусах төгч байна. Тэгээд энэ сайхан эрч хүчтэй залуу гэр бүлийн ирээдүйн төлөвлөгөө. Манай намын мөр хөтөлбөрөө эх 4 жилд одоо намынхаа бүх гишүүдийн юуг сайжруулах, амьдралыг сайжруулах. Тэгээд одоо манай охин чинь 4-р анги, тэгээ primary school-ийнхаа 4-р анги, тэгээд одоо ер нь primary school-ийн амжилттай төгсгөө secondary school-д нь оруулах мөр хөтөлбөртэй байна. Тэрэглийн юуг сайжруулад студийг өөрсдийн гэсэн студитэй болмоор байна. Тэгээ тиймэрхүү одоо банч яг хэрэгжүүлнэ одоо тэгж ажиллана. Тийм байна. Эрхэм бэлэг болохоор ямар ч юм бэ. Тий одоо ажиллаа сайн хиймээр байна. Тэгээ бид хоёрын манай гэр бүлийн нэг том мөрийн хөтөлбөр бол одоо PR виза авмаар байна. Одоо энэ жилдээ дараа жилдээ багтаад PR виз рүүгээ оруулах байх. Одоо манай гэр бүл бол ер нь нэг ойрын хугацаанд бол Австралидаа үргэлжлүүлэн ажиллах одоо бодолтой байна. Тэгээд Австрали гоё юм. Таалагдж нэлээд өр өгөөчтэй байна. Тэгээд нэг гоё юм нь одоо энэ сургууль соёл бол үнэхээр гоё юм. Тэгээд тийм л мөрөөдөлтөй, зорилготой мөрөөдөлбөртэй ажиллаж байна да. Мөрийн хөтөлбөр нь маш сайхан сонсогдож байна. Угаасаа ирээдүйдээ харагдж байна. Ийм авьяастай, инженертэй компани спонсорлоод PR болоход бол ойрхон байна гэж харагдаж байна. Энд бол тэгээд тэргэл маань бас студиэ сайхан өргөжүүлээд PR болоход мэдээж бас улсаас бас ямар нэгэн бизнес эхлүүлэхэд бас халамж тусалцаа үзүүлэх бас тийм боломжууд бас байдаг. Тэгэхээр тэрийг бас авах боломжтой болно. Гэх мэтчлэн ер нь их PR болоход их давуу талууд дагаад хүрээд ирнэ. 14 хоногийн дараа Австралид ирсэн хүмүүс нэг 10 хоногийн дараа нэг виза авчих байхаа л гэж харж байна шүү дээ. PR-ийнхаа визийг. Тэгээ Австрали яг гоё юм л да. Австралийн нэг гоё юм нь одоо бид хоёрт юу зааж өгсөн. Санхүүгийн одоо тэр 7-7 хоногор явдаг юмнуудыг бол айгүй их бид хоёрт хэрэг болсон. Анх чинь яг Австралид ирэхээс өмнө бид хоёр ер нь байраа нэг харж ирсэн. За байр яах вэ гэж харж ирсэн чинь Сиднейд ер нь байр нэлээд ажгүй хаус, том хауснууд чинь $1000 молор байсан. Бид хоёр чинь бодож үзээд юу вэ? $1000-оор ийм гоё хаус авах юм уу? Юу вэ? Очоод амар гоё тухтай амьдрах юм байна гэд. Тэр чинь 2018 онд ч тэгэл хүүшээд нэлээд ажгүй юм байна гэл бөө болж дараа нь бид хоёр ч таны машинд алст. $1000 юм байна. Зөв жилийн $12,000 гэсэн хүүшээ гэл амар юм болоод хүнээс суусан чинь найз нар чинь сарын биш 7 хоногийн шүү. Тэгээд тэр 7-7 хоногор явдаг ийм Австралийн санхүүгийн юу болохоор бид хоёрт агүй их юм зааж өгсөн л да. Одоо энэ өрхийн санхүүгээ хянахад ч юм уу те ирээдүйн ингээд төлөвлөхөд ч юм уу тэр юмнууд агүй их хэрэгтэй санагдсан. Тэгээд ер нь Монголд байгаа хүмүүс ч гэсэн ер нь санхүү одоо өрхийн зардал орлого бүх юм аа нэг 7-7 хоногор бүгдлөөд явах юм бол нэлээд шин юмнуудыг олж харах байхаа. Яг үнэ. Маш олон зүйлийг сурж байгаа. Энэ Австрал би ч сурж байна, манай гэр бүл ч сурж байна.
11 оноос хойш ер нь тэгээд суралцаар л явна. Бас энэ улс маань бас халамж их сайтай одоо та хэрүү өвдлөө хавдлаа гэхэд бол бас тий эмнэлгийн үйлчлэгээ бол паблик эмчилгээ бол ер нь бол удаан хүлээдэг боловч үнэхээр та өвчин зовлонтой боллоо гэхэд бол ерөнхийдөө эмнэлгийн салбар бол маш сайн гэж хүмүүс маань ярьдаг. Тэгээд бас хүүхдүүд маань бас хэрэг PR болох юм бол PR олоогүй одоо тэр sponsor visa гэж байна шүү дээ. Тэр ажлын визтэй байсан ч хүүхдүүд маань бас үн төлбөргүй бас улсын сургуультай суралцаад явах нь. Тэгээ бас энд чинь бас оюутны та хэрүү яг эндгийн PR хүүхдүүд өсөөд их сургуульд орлоо гэхэд бас зээлэр бас их сургуультай сурах боломжтой байдгийн. Мэдээж тэрийг яг хуу эргүүлээд түлэн ажилд орохоор ажилд орсон тохиолдолд бас тодорхой хэмжээгээр бас ингээд зээлээ бас төлөөд явдаг гэж сонссон. Гэх мэтчлэн ер нь бол маш их давуу талтай орон гэж харж байгаа. Яг хүний эрхийн төлөө бас хууль нь үйлчилж чаддаг орон гэж үнэлж байна. Тэгэхээр бас манайхан маань сонсож байгаа эрдсэн байгаа монголчууд манаас энэ сайхан оронд бас сайхан өөрийнхөө ажил төрлийг сайн хийгээд тэгтээ дандаа ажил төрөл гэж явж байгаа бас бие хаагаа бас бодохгүй болохгүй шүү. Тэгэхээр бас бүх зүйлийг амьдралд ажиллаа бас баланстай авч яваарэ. Бас хүний газар байгаа ч бас тийм ээ. Манайхан чи ер нь ихэнх нь эрчүүд маань төмөр дээр ажилтдаг, эмэгтэйчүүд нь офис цэвэрлэгээ гэх мэтчлэн их л хүнд хүчээр ажлуудыг хийдэж шүү дээ. Тэгэхээр бас манайхан бие сайн бодоорой, эрүүл мэндэ хамгийн түрүүнд бас бодож байгаарэ хүний газар гэж бас ташрамд нь хэлчихье. Тэр бас Австралийн бас нэг гоё юм нь бус орнуудыг бодвол арьс өнгөний үзэл хаач гайгүй тий. Гайгүй шүү. Тийм яг үнэ. Гайгүй. Тийм diversity сайтай ялангуяа Мельбурн бас нэг гоё Мельбурн Сиднейгээс нэг гоё юм нь ерөөсөө тийм арьс өнгөний үзэл хаач гайгүй. Одоо тэр бит хоёрын л одоо ойр орчин тэгж харагдаж байгаа бол та нэг хүмүүс айгүй найрсаг Мельбурний хүмүүс Сиднейгээ бодвол одоо манай хуршүүд бид нарыг дөнгөж нүүж ирсэн чинь л ерөөсөө л ийм юу юм уу Аз маз гэж ялахгүй шүү. Төө бид нар нэрээ энэ доод мах шаарддаг газар мах шарах гэж байгаа таад ирээрээ хэдүүлээ ингээ сайхан танилцъя гэж шууд угтаж аваад найзлал тэгээд тэгдэг. Тэгээд Австралид ялангуяа Мельбурнд бол шинэ найз хийхэд айгүй амархан шууд очиод найзлал нөгөө найзаа гэл найз болчдөг. Тэгэл тэнгуут дараа нь хэдүүлээ дараа нь хөлбөмбөг үүж гэдэг юм уу эсвэл нэг тийхүү инхүү гэл айгүй сайн бибинийгээ урьж сайн найзлалтын юм шиг санагдсан. Бус орнуудыг бол тийм За тийм байна. Ер нь подкастын маань хугацаа дуслаа гэдээ дахиад хоёр дахь хэлж явах шиг байна тийм би. Хүний амьдрал ер нь богинохон гэдэг те. Тэр богинохон амьдралын бас сайхан мөчүүдийг аз жаргалтай үеүүдийг нь те хөөхөн үрсийнх нь бяцхан байх мөчүүдийг бас залуу сайхан байх үеийг нь те хайртай үрээ бас хөвлийдээ тээж байх тэр ховор мөчүүдийг халуун хайр нь булгалж байх үеийн бас хурмын мөчүүдтэй энэ бүхнийг тэг мөнхлөн гэрэл зургуудад бас буулгаж өгч Австралид амьдарч буюу одоо монголчуудыгаа баярлуулж яваа бас тэргэл фотогийн хоёртаа бас маш их баярлаа. Тэгээд цаашдаа улам олон гэр бүл бас аз жаргал бэлгэлсэн энэ сайхан үйл ажиллагаа нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд мөн бас энэ сайхан залуу гэр бүлд тэ өөрийн гэр бүлдээ бас хүсдэг шиг бас эрүүл энх аз жаргал баяр баясгалан бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд бид хоёрыг ингээд подкастт урьж оруулсанд стах баярлалаа. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө ингээд юмнаас амьдралынхаа гэх юм Австралид одоо энэ юунуудаас хуваалцлаа. Тэгээд юутай үгүй аваатай сонсороо гэхгүй. Зэрэгдээ буруу зүрх юм магадгүй шүү. Маш сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. Ядангуяа эрхмээ маань бас нэлээд яриаг өрөөтэй байна. Бараг хоёлоо энэ 100 зочноо оруулсныхаа дараа бас нэг бараг яриаг өрөөтэй подкаст хийхээр сайхан ярьлаа гэж бодож штэ эрхмээ. За.
Тэгээд дахиад хий. За ингээд өнөөдрийнхөө 75 дахь дугаарыг инхүү өндөрлж байна. Тэгээд Мельбурн хотоос эрхмээ тэргэл цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай хоёроо. Баярлалаа. За подкастыг маань төгсгөл хүртэл сонссон сонсогч танд маш их баярлалаа. Та YouTube сувгийг маань subscribe дарж дараагийн дугаараа цаг алдалгүй хүлээж авч сонсорой. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.